Энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэнд 2011 онд үзэгчдийн хүртээл болж эхэлсэн өдийн хугацаанд нийт 7 бүлгийн 34 анги гарчгаад байгаа Black Mirror цувралын 1-р бүлгийн 1-р ангийг нь товчлон ярьж өгөхөөр сонголоо. Black Mirror цуврал бол технологи, нийгэм, хүний зан чанарын хар бараан талыг өгүүлдэг шинжлэх ухааны уран зөгнөлт антологи цуврал юм. Антологи гэдэг нь анги бүр тусдаа үйл явдал өөр дөрүүд байдаг гэсэн үг. Мөн Black Mirror буюу хар толь гэдэг нь утарсан үедээ хар өнгөтэй харагддаг гар утас, компьютер, телевизийн дэлгэцийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутам хардаг технологи өөрсдийг маань хэрхэн өөрчилж байгааг толдон харуулдаг гэсэн санааг үзүүлдэг. За ингээд 1-р бүлгийн 1-р анги сонирхцгоё. Дуг нойрондоо дугжрах англи улсын ерөнхий сайдад дуудлага ирэв. Ерөнхий сайд бодол давтан суухад эхнэр Жэнч гэсэн сэрээд түүнээс юу болсныг асуув. Ерөнхий сайд Майкл гүнж Сюзанна барьцаалгдсан байна гэх хачин зүйлийг хэллээ. Ерөнхий сайд Майкл бусад албан тушаалтнуудын хамтаар барьцаалагчдын илгээсэн бичлэгийг үзэхэд гүнж мөн гэдэг нь ямар ч эргэлзээгүй байлаа. Бичлэгийн үеэр гүнж ерөнхий сайд Майкл Каллоу миний амнаас танаас хамаарч байна. Хэрвээ та барьцаалагчдын хэлсэн зүйлсийг маргаашийн 16 цаг гэхэд хийхгүй бол тэд намайг алах болно гэх бөгөөд бичлэг дуусаж амжаагүй байхад туслахууд нь шууд л зогсооно. Гүнж нэгэн үйлчлэгнээс буцаж яваад барьцаалагдсан ба хоёр хамгаалагч нь одоо ч ухаангүй байгаа ажээ. Ерөнхий сайд Майкл тэдэнд юу хэрэгтэй юм? Мөнгө гэж асуухад туслахууд нь илт санаа зовсон байдалтай байх ба нэг нь гүнж Сюзанагийн дараагийн хэлсэн зүйлс шууд танд зориулсан байсан гэв. Ерөнхий сайд Майкл бичлэгийг тоглоулахыг шаардахад туслахууд нь ч хэлсэн ёсоор нь тоглоулна. Гэтэл гүнж Сюзанна өөрийн амаар ерөнхий сайд Майклыг Английн телевизээр дамжуулж шууд гахаатай хурцах ёстой гэх шаардлагыг хэлэх нь тэр. Үүнийг сонсоод ерөнхий сайд гайхаж бас цочирдоно. Зөв зүгээр байж байгаад өнөөдөр 16 цаг гэхэд шууд нэвтрүүлгийн үеэр гахаатай хурцах шаардлагатай болно гэд төсөөлдөө. Ерөнхий сайд яасан ч гахаатай хурцахгүй гэдгээ хэлээд яралтай гүнжийг олж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг даалгав. Энэ үед уг барьцаалагчдын бичлэг шууд засгийн газарт бус YouTube дээр байршуулагдсан байсныг туслахууд нь хэлэх ба тэд 9 минутын дотор бичлэгийг устгасан ч ойролцоогоор 50,000 хүн энэ бичлэгийг үзсэн байгаа гэв. Мөн яг энэ сэдвээр Твиттерт шуурч байгаа ажээ. Үндэ англи орон даяар энэ тухай мэдж байгаа юм. Удалгүй нэгэн мэдээний телевиз энэ талаар мэдээлэх ёстой, ёсгүй гэж хоорондоо маргалдана. Гэтэл алдартай мэдээний сувгууд болох Fox, CNN, NHK гээд гадаадын бүхэл сувгууд аль хэдийн энэ талаар мэдээлэлээ эхэлчихсэн байлаа. Английн засгийн газар нэгэнт энэ хорт хавтар шиг мэдээг дарж чадахгүй байдалд хүрсэн ба одоо дан ганцхан англич биш дэлхийн нийт энэ мэдээг л ярьцгааж эхлэнэ. Олон нийтийн санал асуулгаар 28% нь гүнжиг аврахын тулд энэ бусрамг зүйлийг хийх ёстой гэж үзэж байх бол үлдсэн хувь нь яасан ч ийм зүйлийг хийж болохгүй гэх хандлагатай байлаа. Эдгэр галзуурлыг харж дэсээгүй Жэн нөхөр дээрээ очиж уулзахад Майкл юу ч болж байсан ийм зүйл хийхгүй гэдгээ хэлв. Энэ үед Жэн улсын гүнж барьцаалагдсан. Хүн болгон нөхрийг нь ийм зүйл хийж байгааг төсөөлж өөрсдийг нь шоолж байна. Тиймээс яасан ч тэдний шаардлагыг биелүүлж болохгүй гэдгийг анхаарууллаа. Жэний хувьд гэр бүлийнхэн нэр төр улсын хайртай гүнжээс өндөрт байх ёстой ажээ. Майкл ч тэгхгүй гэж амлана. Мэргэжилтнүүд энэ шин төрлийн хорлон сүйтгэх ажиллагааг амралтуулан ярьж байхад энгийн ажиллаа хийж байгаа эмнэлгийн ажилтнууд тэд эм гахаа ашиглах болов хэмээн хоорондоо ярилцсан. Нөгөө талд засгийн газрынхан барьцаалагчдыг барихад нэлээд хүндрэлтэй тулгарч ямар ч бичлэгийг YouTube-д байрлуулсан газрыг нь тогтоож тусгай салаага хөдөлгөнө. Нөөц төлөвлөгөөнд deepfake ашиглаж өөр жүжигчнийг гахаатай хурцуулах ажилч гэсэн өрнжөөсөн болохоор Майкл харьцангуй тайван байлаа. Гэтэл UKN мэдээний сувагт нэгэн илгээмж ирж үүнд нь гүнжийн хурууг дасалж байгааг харуулсан бичлэгтэй флаш бас дасарсан хуруу нь байх нь тэр. UKN-ээр энэ мэдээ цацагдсанаар иргэд айцгааж засгийн газар тэр тусмаа ерөнхий сайд багтартлаа уурлана. Гай үүгээр дууссангүй. Ерөнхий сайдын толгойг залгаж хурамч бичлэг хийх гэж байсан санаа нь дотроосоо задарч иргэд ч энэ талаар мэдчихв. Дээр нь гүнжийн хурууг дасалж байгаа бичлэг нийтэд тарснаар иргэдийн бодол өөрчлөгдөж ерөнхий сайд Майклыг гахаатай хурцах ёстой гэж үзцгээж эхэллээ. Энэ талаар илгэлсэн сэтгэгдлүүдийг унших Жэн цочирталтанд орж хэдхэн цагийн өмнө иргэдийн 26% нь л Майклыг гахаатай хурцахыг дэмжиж байсан бол одоо тэр тоо 86%д хүрчээ. Майклийн сүүлчийн найдвар буюу
гүнжийг бас барьцаалагчдыг илрүүлэх тусгай салгааныхан байршилтаа очих үед ерөнхий сайд туслахуудын хамтаар уг ажиллагааг шууд үзнэ. Харамсалтай нь тэр байршилд гүнжчтэр барьцаалагчдэр аль нь ч байсангүй. Дээр нь нэмээд UKN мэдээний сурвалжлагч уг үйл явдлыг нууцаар дүрсжүүлснээр одоо нууц зүйл гэж үгүй, өөр төлөвлөгөөч гэж үгүй болов. Улмар туслахууд нь цаг үлдээгүү хэлэхэд ерөнхий сайд энэ бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй стресстэй. Ерөнхий сайд хязгаарч гахаатай хурцахгүй гэдгээ хэлэхэд хамгийн оройн туслах нь олон нийтийн нүдэнд эн чинь улсын хамгийн хариуцлагатай хүн өөрийн эрх ашигын төлөө хөөрхөн охиныг золиослсон гэж харагдах болно гэдгийг сануулав. Майкл тэд түүнийг суллахгүй байх. Гүнж өгсөн ч байж магадгүй. Гэхэд туслах нь тэр үхээгүй байх юм бол барьцаалагчид түүнийг алж байгаа бичлэгээ цацаж хүн болгон үзэх болно. Дэлхийн нийт тэр бичлэгийг үзэх үед та дуусах болно гэдгийг баттай хэлье. Таны нэр хүнд сөнөөд зогсохгүй. Таны амь нас ч аюулд орно. Хэрвээ та татгалзвал бид таны болон гэр бүлийн чинь аюулгүй байдлыг баттай хамгаалж чадна гэж бодохгүй байна. Уучлаарай Майкл гэх хатуухан үгсийг хэллээ. Майкл би чадахгүй гэж хэлдэгч одоо бүх зүйлс нэгэнт түүнийх налтаас гарчээ. Шууд нэвтрүүлгийн газарт хүргэгдэх Майкл руу Жен залгахад тэр утсаа авсангүй. Туслах нь түүнд дараа нь гарах эрсдлийг залруулах талаар ярьж байхад Майкл сонсохыг ч хүссэнгүй. Харин иргэд оройн 16 цагийн гэртээ уушин газарт гээд ер нь л хаасайгүй багтай наргагүй хүлээнгээ. Ерөнхий сайд Майклийн дотор нь суун давхих машиныг шууд үдцгээж байлаа. Зурагтаар албан ёсны анхааруулга явж, ерөнхий сайд Майкл хэдэн минутын турш хийх гэж байгаа зүйлийг зарлахад уушин газарт үцгийг хүлээн суух хүмүүс хундаг өргөцгөөж баярлав. Ерөнхий сайд Майкл гахаатай хурцгийн өмнө Viagra залгина. Түүний тарих яг л хоосон өрөө мэт аниргууд автав. Эрүүл ухаан гэж үгүй. Яг л цаазын давцан руу өөрөө алхан очих мэт тийм л гамшиг түүний урд байлаа. Майкл өрөө рүү явж ороход тарган гахаа урдаа байх савтай хоолыг амаа олохгүй идсээр. Ерөнхий сайд Майкл гүнзгий амсгаа аваад энэ хийж байгаа зүйл маань гүнжийг аюулгүй гэрт нь авчирна гэж найдаж байна гэд босромог зүйл эхлэхэд догтлон хүлээж байсан хүмүүс дууга хурааж зүгээр л гөлөрцгөөн. Энэ үед хотын нэгэн гүүрэн дээр гүнж 9 минут гарч ирэхэд ойролцоо явж байсан цагта түүнийг олов. Харамсалтай нь гаж үйл явдал аль хэдийн дууссан байх ба ерөнхий сайд Майкл голоо зурагттал бөөлжсөөр. Ерөнхий сайд Майклийн туслахад ирсэн дуудлага дэндүү хэрцгий байв. Үүнд гүнж олдсон. Бас түүний хуруу зүгээр байна. Гэх ба өмнө нэлгээсэн хуруу өөр хүнийх байж таарна. Хамгийн харамсалтай нь ерөнхий сайд Майклийг гажуулаа хийхээс 30 минутын өмнө гүнж олдсон явдал байлаа. Туслах нь нэгэнт гал авалцсныг ойлгож энэ бүх нарийн мэдээллийг нуун дарагдуулж устгахыг тушаана. Тэгэд туслах нь та түүний амийг аварсан хэмээн Майклд хэлж байгаа ч ерөнхий сайд түүний үгсийг сонсохыг хүсэлгүй зүгээр л уйлсаар. Тэр ядчил гүнжиг аварсан гэж бодож болно. Хэрвээ ямар нэгэн байдлаар жинхэнэ үннийг сонсвол Майкл дэсэхгүй биз. Жилийн дараа гэхэд бүх зүйлсийг залруулж ерөнхий сайд Майкл бус Калтон Блум гэх жүжигчин гахаатай хурдсан болгож өөрчилсөн байх ба ерөнхий сайд Майкл эргээд ард иргэдийн хайртай залуухан удирдагч хэвээр. Гэвч үнэн үргэлж түүнтэй хамт байгаа болохоор олонний өмнө харагдах хүчрхэг ерөнхий сайд Майкл гэртээ орж хаалгаа хаасны дараа эхнэр Женийхээ нүдэнд гэр бүлээ гутаасан уувайгүй нөхөр хэвээр. Жен түүнтэй ярих нь битгий хэл Майклыг харахыг чүйл хүснэ. Энэ анги бол технологи, сошиал медиа гэх зүйл олон нийтийн хүснээр хөдөлгөж хэнийг ч сохор болгож чаддгийг харуулсан маш хүнд анги билээ. Эхэндээ бүгд л үүнийг буруу зүйл гэж бодож байсан. Харин мэдээний алба хуурах гэж оролцсон засгийн газрыг илчилж бас барьцаалагчид гүнжийн хурууг дасалсан бичлэг нийгэмд тарсны дараа иргэдийн санаа бодол 180 градус эргэсэн. Нэгэнт иргэд буруу зүйлийг зөв гэж итгэх үед чиний хэн байх тэдэнд хамаа байхгүй. Тэд хүсвэл чамайг ч гахаатай хөрцүүлж чадна гэдгийг энэхүү ангиар харуулжээ. Энэхүү цуврал та бүхэн таалагдсан бол дараагийн ангиудын товчлыг үзхийг хүсч байвал сэтгэл хэсэгт бичээрэй.